Эрт цагт богд дүнжин гарав одоогийнхоос огт өөр уул байсан гин. Мөсөн дуулгат оройн хөх тэнгэр багантсан, цасан мөнгөн цээжнээсэн доохноор үүл хоноглон уур савссан, түүнээс доошх биеийг ногоон ах утсан үзэсгэлэнт уул байжээ. Ингэтэл хангаан нурууны баруун говь ус чигээр дутагдж ган гачигт нэрвэгдэжээ. Хүн амьтныг ган гачгаас аврах нэгэн бяртай ир тэнд төржээ. Тэр хүдэрээр богд дүнжин гарвыг зорин ирж, тэхий дундуур нь оосорлож, үүрээд босдол цээжин биен тасраад ирж. Тэгэхээр нь дургүй бүхс нь эндээвэлдэг, дуртай цээжийг нь аваад явъя гэд үүрээд явжээ. Яван явсаар хангаан нуруун дээр аваачин тавьсан гин. Тэгээд богд дүнжин гарав уулын мөнх цагаан орой хангаан нурууны ноён оргил отхон тэнгэр богд очирваа гэсэн нэртэй болж, мөнх цэвдэгдэх уулын цас мөс хайлж, ар өвөр хоёроос нь богд завхан гол баруун говь руу урсаж ган гачгийг тайлсан гэдэг. Амьд түүх бүхий хангаан нурууны ноён оргил отхон тэнгэрийг түүний орчны уулсыг оролцуулсан 192,747 га талбайг хамруулан дархалж, үрийн үрд үлдэх өв хэмээн төрийн тусгай хамгаалтад хайрлан хамгаалж байна. Би яг одоо хангаан нурууны ноён оргил мөнх цаст отхон тэнгэрийн өөрт очирваан бурхны дэргэд байна. За энэ хайрхны оргил нь жилийн 4 улиралд мөнх цас мөсөөр хучигдсан байдаг бөгөөд Монголд мөнх цастай цөөхөн улсын нэг юм а. Тиймээс энэ үзэсгэлэнт газрын унган төрөх ариун дагшин байдлыг хойч үедээ хэрхэн өвлүүлэхээр хамгаалдаг талаар мөн түүх шүтлгийн талаар нутгийн зан олон байгаль хамгаалагчдын яриаг та бүхэндээ хүргье. Отхон тэнгэр уул нь хангаан мужийн усны хагалбар их, өндөр уулын экосистемийн онцлог шинжийг бүрэн төлөөлөх ян сардаг улсын тогтцтой ховор ургамал амьтдын өлгийн нутаг юм. Отхон тэнгэрийн аршааны орд газарт хүүтэн, халуун, хит халуун гэх ангилалд багтах 50 орчим аршаан байх бөгөөд эмчилгээний чанартайг 13 дугаар зууны үеэс мэдж эмчилгээнд хэрэгжилж иржээ. Түүхээс өхвөл Хятадын Тан улсын бичиг сударт манай эртний өмнөх 7 дугаар зуунд орхон мөрний хөвөөнө мандаж асан түргийн хаад Эдүгээгийн отхон тэнгэр уулыг дахин тайж аршаан усыг нь им имлэгт ашиглаж байсан тухай тодорхой дурдсан нь бий. Уулынхаа араар бол одоо ой зэлдэг. Өмнө талаараа бол өндөр уулын хээрийн системийг агуулсан ийм одоо гол онцлогтой газар байна. Тэгээ мэдээж одоо уулуудын хөндийгээ дагсан голуудтай 30 гаруй гол барих одоо их авч. Энэ нь бол одоо отхон тэнгэрийн өвөр хэсгээсээ бол захан голын гол ихүүд бол их авсан байдаг. Ар хэсгээс нь бол эдрийн голын одоо ихийг бүрэлдүүлэх гол гархнууд одоо гарсан байдаг. Энэ нь бол үнэхээр одоо монголчуудын бол манай төдийгүй дэлхийн одоо цэвэр усны гол нөөцийг бүрдүүлэхэд ихээхэн одоо үүрэг оройлтой байдгаараа онцлогтой юм аа. Тэнд байгаа амтэн ургамал, усны их, ой гэл энэ бүхнийг одоо агуулсан гол төлөөлөл болдгоор одоо хүмүүсийн одоо анхаарлыг одоо зайлшгүй татаж байдаг. Хангаан нурууны өндөр уулын системийн гол төлөөлөл гэж ярьсан би усны хагалбар их байгаа. Цэвдгийн гол нөөцийг хамгаалж байна. Энэ мэдээж эргээд одоо энэ өндөр цэнтэй энэ дархан газрууд бол одоо гол одоо цэвэр усны гол нөөцүүдийн ихүүдийг хамгаалж байна. Энэ нь бол одоо ард иргэдийнхаа тасралтгүй одоо цэвэр усаар хангах одоо гол нөөцийг хамгаалж байгаа нь бол одоо өндөр ач холбогдолтой байна. Отхон тэнгэрийн дархан цаазад газарт 77 бодгол усны шувуу, 5 зүйлийн цагаас 2 зүйлийн мөлхөгч, Монгол ойронд устж буй халуун бог, устж болзошгүй Монгол тарваг, цоохор ирвэс, аргал хонь, бадган хүдэр болон ховордож болзошгүй бараан хэрвэн, шилөөс, мануул, шарунаг, хярс, зэрлэг гахай, янгир зэрэг амьтад эдээшин тархаж байна. Энд гол төлөв өндөр уулын сэрүүн бүсийн шувууд цонхлох бөгөөд 53 зүйл шувуу бүртгэгджээ. Түүнчлэн 164 зүйл ургамал бүртгэгдснээс 7 зүйл нь нэн ховор ангилалд багтаж байна. Экологийн тэнцвэртэй байгаа нөхцөлд ургамал хэвийн байгаа, ургамалжилт хэвийн байгаа нөхцөлд тийшээ байгаа амьдрах гэсэн одоо амьтдын одоо хөдөлгөөн мэдээж дархан газрыг чиглэж байгаа. Тэнд одоо амьтдын амьдрах орчин илүү байгаа учраас тэрлүү амьтад хүртэл одоо илүү одоо ингэж таршилтаа ингэж одоо амьдрал одоо амьтдын амьдрал тэнд бол одоо явагдаж байгаамаа. Цанга дэглэмд ор хамгаалж байгаа 6 байгаль хамгаалагч одоогоор манай Отхон тэнгэрийн
192 мянган га талбай бүхий одоо энэ нутаг дэвсгэрийг 6 байгаль хамгаалагч маань хамгаалж байгаа. Энэ хаврын загтал хамгийн гол нь энэ өвс ногоо одоо яг сайхан ургаагүй тэм тижэл мөцийн хаврын гатдаг энэ хатуу энэ хөөтөж өрхтэй энэ өвсийг тавих хамгийн тай юм байгаа шүү дээ. Тэгээ маань энэ гэрлэг янгри маань одоо нутагт яа тэгээ нэг ажил хийж байна. Мэдээж хавар бол мэдээж хээлтэй одоо тэгэл энэ ойн туруутай амтд зориулж одоо өвс тавьж байгаа. Хээлтэй одоо хээлтэйсэн амтд бол илүү тэрийг одоо идэж одоо нөө бүл согоо тэгээд боргорөөсүүд илүү идсэн байдаг. Энэ нь бол одоо бас энэ хамгааллын одоо үр дүн гэж харж болно. Мэдээж бид нар мониторинг хийх шаардлагатай. Тэгэхээр одоо тэр амтын тоо толгой хэрвээ буурч байвал тэн зориулсан одоо хамгааллын арга хэмжээг илүү авах эсвэл одоо нутагшуулах арга хэмжээтэй болно. Гэхдээ бол тийм байдал манайхд бол тоотлогоо буурсан юм одоогийн судалгаагаар бол одоо харагдаагүй байна. Биосонгийн програмын одоо ингээд мэдээлэл цуглуулсан югаар бол одоо амттын тоотлогоо ер нь өссөн хандлагатай ер нь тогтвортой байгаа нь бол одоо ажиглагдж байгаа. Манай энэ хайрхны оройд нар тусахад одоо манай энэ зэрэгэлдээ нутаг баян хонгорын бууцгааны нутагт байдаг буун цагаан нуур гэдэгт тэр нь туяан тусаад тэр туяанд нь одоо амар минь гэдэг лөө тийм одоо бичиг гардаг энэ төр гээл нэг тийм домог яриа барьдаг юм байлээ. Тэр тэгэхээр энэ ойр хавийн орон нутгийн одоо харж хамгаалж яадаг гэдэг нь бол Монголыг тэр чигээр нь даадаг гэдэг нь бол тодорхой юм шиг байгаа. Нэг тиймэрхүү юм л одоо миний мэдсэн дуулсан юм байдаг. Монголчууд байгалийн өвөрмөц тогтоц ховор ан амьтантай түүх соёлын уламжлалт дахилгад газар уул усаа дархалж хүний сөрөг үйл ажиллагаанаас сэргийлж хамгаалж ирсэн ариун баялаг туршлагатай. Үүний тод жишээ нь Отхон тэнгэр уулыг 1828 онд дархалж тэнд ан амьтан агнах мод ургамлыг зөв бусаар ашиглах, газрын хөрсийг ухаж малтахыг халах журам зэрэг хууль зарилгуудаар хоригдж байсан төвхтэй. Улсын засгийн хамгаалалттай онгон одоо энэ дархан газрын онгон бүст бол буу өрөх тийм ээ. Байшин барилга барих, нохой дагуулах, одоо майхан сав барих, гал түлэх энэ бүгд одоо хуулиараа хоригдсан байдаг. Одоо энэ жил манайх төрийн дахилгатай байж байгаа шүү дээ. Манай одоо нэгээр хайрхан чинь. Тэгээд төрийн дахилгатай байж байгаа болохоор тэр хүмүүст бас өрдчлээд одоо бас хэлэхэд манай одоо мөргөлчд эрэхтэй нэг замаар яваач ээ. Замаа одоо энэ ингээд хөрсний илэгдэл битий болгооч ээ. Тэгээ хоёрдоо тэгэхээр нөгөө хүмүүс одоо ингээд нэг хадаг тийм ээ. Бас нэг юм жижигхэн дөрүүлж одоо нэг дарцаг шиг юм байгаад байгаа. Тийм юмнуудаа авчраад ингээд одоо энэ овоонд өргөөд ч юм уу энэ замаа маар тавиад торго дурдаа ингээд эргээд тавьсан байдаг. Тэг чинь байгаль дэлхийд тэр үнийг хэрэглэхгүй. Бид нар та нарыг тавилаа маргааш нь бид нар нөгөө хийч наваачаад тэр хогийн жалга руу хийчихэд байгаа байхгүй юу. Тийм учраас бити ийм хадаг мадаг одоо янз бүрийн юм зөвхөн л тариа будаага өргөөд сүү сайныхаа дээжийг өргөөд тэр юу сансан тэрийг бодоод ингээд байгаа ч зуны цагтаа одоо 6 сараас яг 9 сарын 1 хүртэл яг оргил одоо нэг мөргөлчтэй оргил үе байдаг. Зундаан одоо нэг бараг одоо нэг 500-аад машин оргил үедээ ирдэг. Тэн дээр нөгөө хүмүүс нэг машинд одоо 4-5 хүн ч гэж боддог юм. Тэгэх юм бол ингээд одоо гिचнээ мянган хүн ирж байгаа нь тодорхой гоод. Тэр хүмүүст бид нар ингээд манай зузаан хамгаалалттай газрын отооны зузаан хамгаалалттай газрын байгууллагын бүх ажилчид манай одоо энд ажиллаж байгаа 4 байгууллагын хамгаалагч бүгд одоо яг ачаалттай үед бол бүгд энд ажилладаг. Бадруунд гаршаа нь болохоор одоо цэвэр тунгалаг ус аршаа. Тийм учраас одоо бохирдох магадлал өндөр.
Мөн аялагчдын урсгалыг зөв зохион байгуулах, байгаль орчныг хамгаалах зорилгоор малчид өөрсдөө зохион байгуулалтад орж хамгаалтын захиргаатай нэгт хамтран ажиллаж буй сайн дуршлага бий. Энэ нь аялал жуулчлалын үйл ажиллагааг хариуцлагатай, доктортой байдлаар хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна. Сүүлийн үед одоо ингээд хайрхны үр тусгай хамгаалалттай газар морин хөтсгэж юм гарснаас хойш бид морин малыг хөтлөн зуны 3 сардаа ашиг орлого олж морин хөтсөж явуулдаг. Тэгээд ингээд тусгай хамгаалтын байгаль хамгаалагчтай болроохтой болон багийн дарга нартай гурван гэрээ хийдэг. Морь хөтлөж байгаа нийт иргэд маань нэг сайхан зохион байгуулалтанд орж ажилласан байгаа. Тэр ажиллах хугацаанд яасан бэ гэхэлэр бүгдээрээ ээж дараатай морио хөтлүүлээд тэгээд нэг дарга тавиад нөгөө дарга нь бүх дотроосоо нэг дарга тавьдаг. Нөгөө дарга нь болохоор бүх морь хөтлөж байгаа иргэдийн дараалаар нь ингээ явуулдаг. Нэг хүн 3 морьтой ингээд бүгдээрээ сайхан явсаа. 1894 онд гаргасан Монголын их яан улсын хууль цаазын бичигт хан хинти, богд хаан уул, отгон тэнгэр зэрэг байгалийн үзэсгэлэн гоо улсыг дархан цаазат болгон тогтоож байсан бол богд хаант Монгол улсын хуулиар 1914 оноос эдгээр улсыг их тахилгатай уул хэмээн зарлаж улс даяар тайх төр шашны ёслолыг хийдэг болжээ. 8 дугаар богд Жавзан дум путагтын зарилгаар отгон тэнгэр ууланд халахын бишрэлт түшээгүн цол өргөмжилсөн түүхтэй. Энэ иргэд олонныхоо сайн сайхны төлөө ингээд тагж байгаа учир нь энэ байгаль унган төрхөөр нь бас хадгалах гэдэг цаана утга учир байгаа. Энэ онцгой чанга дэглэмийн дор хамгаалагддагаараа бусад байгалийн зохицолт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газрууд бас ялгаатай ард иргэдтэй, орчны бүсийн иргэдтэй одоо мөн гадны хүчин зүйлүүдтэй энэ хуулийн зохицуулалтаар бид нар одоо бас харьцаж, ойлголцож энэ байгалаа хамгаалж ингэж ирж байгаа. Тэгээд хуулийн шинжилсэн найруулга бас явагдаж байгаа. Монгол орны онгон байгаль, унган төрх, ховор экосистем, түүнийг хамгаалж буй хүмүүсийн түүх бүхэн бидний ирээдүйд үлдэх үнэт өв юм. Өвлөгдөн үлдэх газар нутаг, отгон тэнгэрийн дархан цаазат газар.